Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас. За сайн байцгаана үзэгчдээ, намайг үзэж байгаа танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. За зөвүүн ток шоу маань эхэлснээс хойш 10 дахь дугаараа танад хүрэхэд бэлэн болж байна. Ингээд өнөөдөр бол season 1 ингээд дуусч байгаа. Тэгээ өнөөдрийн маань season 1-ийн хамгийн одоо сүүлд орж байгаа зочин бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хайрын элч дуучин pop diva дуучин Сэрчмаа ирсэн байна. Баярлалаа. Ямар диван болгоочваа гэж. За тэгээд өнөөдрийн маань зочин бол бас эмэгтэй хүн байгаа. Тэгээд бас их гоё сонирхолтой нээлттэй яриа болох байхаа гэж би хувьдаа бодож байна. Тэгээд юундаа хувьдаа хэр нээлттэй хүн бэ? Ер нь бол аюу нээлттэй шүү. Нээлттэй ч учраас хүмүүс надтай юу н харилцаж харьцах дуртай байдаг. За тэгээд энэ бол яг бид нар бол дуучин Сэрчмааг бол Монгол улстай яриа бүгдээрээ л хүн болгон мэдж байгаа. Тэгээд яг залуу үеийн төлөөллүүд сүүлийн үед бас нэвтрүүлгийн трээрийн сайн мэддэг гэж магадгүй. Тэгээд ер нь бол манай үзэгчдэд та нэг өөрийнхөө нэг хувийнхаа мэдээллүүдээс нэг товчхон танилцуулаач. 10 жилийн сургууль, дээд сургууль, ээж ааваас хэдүүлээ гэх мэтчлээ. Ер нь бол нөгөө айлын баг охин, 6 хүүхэдтэй айлын баг охин. Тэгээд ер нь багасаа л 6 настайгасаа урлагаар явцсан хийл хөгжим дуучин гэдэг одоо яг л өөрийн урлагийн тоогноос салахгүйгээр одоо мэрэгшин гэж ярьдаг хүмүүс яг л нэг л юмаа бариад мэрэгшин гэдэг шиг одоо яг л ясны л одоо урлагийн хүн бол одоо би гэж одоо өөрийгөө бодож байна. Гэр бүл дотор маань ямар ч урлагийн хүн байдгүй. Тэгэхээр би болохоор яг урлагийн хүн болоод одоо ингээд явж байна. 22 жил дуулж байна. Энэ хооронд 200 гаруй дуу хийсэн байна. За 5-6 цомог гаргасан байна. Гэхдээ яг бусад хамтлаг дуучдыг харах юм бол 22 жилийн хугацаанд бол амар олон цомог мом гаргасан ч юм уу. Одоо дөнгөж гарсан хамтлагч гэхэд аюу олон цомогтой ч юм уу байдаг л та. Би болохоор заавал тэгэхгүй зүгээр чанартай тий уран бүтээл гаргая гэдэг үднээс нэг 5-6хан цомогтой л байдаг. Ер нь бол хамгийн сүүлийн цомог нь хэдэн онд гарч ирсэн бэ? Хамгийн сүүлийн цомогч нь 2010 онд гарч ирсэн. Цагаан сүний домог гэдэг яг өвөр Монгол хятадын зах зээл зориулж гаргасан. Тэрнээс хойш та яагаад ер нь цомог гаргаагүй юм? Тэрнээс хойш яг та тэгээд ер нь техник технологийн эрен үе одоо бүх дэлхий бүх зүйл өөрчлөгдөж байна. Тэгээ цахим орчин, сошиал гэдэг зүйл чинь маш хурдтай хөгжиж байгаа учраас тэр CD маань болохоор зүгээр нэг хүнд өгөхгүй нэрийн хуудастай эсвэл тайлан ч юм уу нэг дурсгал болох бэлэг ч юм уу нэг тиймэрхүү маягтай болцсон байна. Бүх зүйл одоо iTunes руу ороод ч тий одоо ил бүх одоо аппликейшн одоо дандаа цахим хэлбэрээр CD сонсдог болсон болохоор одоо яг аль бие усаар одоо iTunes Center-т одоо орж одоо бүх юмнуудаа тавьж явах гал одоо нэг продюсер надтай гэрээ хийж байгаа. Тэгэхээр одоо яг дэлхийд эхнээ одоо сонсох боломжтой боллоо гэж. За тэгээд яг би нэг Википедиагаас ингээд таны мэдээлэлүүд байдаг юм байлээ. Тэгсэн чинь дуучин Саран Туяа бол энэ охин бол те ирээдүйд их амжилт гаргах охин те тоолоо царай мараа бүх юм өвдөгш байна гэж хэлсэн гэд Википедиа дээр бичсэн. Тэгээд Википедиа дээр одоо энэ хүний хэлсэн юм хүртэл оруулдаг юм байна. Тэр бол 1996 онд гэвчихсэн. Тэр үний юм уу? Тийм шүү дээ. Нөгөө анх нөгөө дуучин болж гарч байхад л ер нь бол тэгж сараагч маань хэлжсэн. Ягаад гэвэл бас ингээл тайзан дээр харахад бас тодорхой хэмжээний жоохон царай зүс вид те дүр төрх за тэгээ дуу хоолой авиас бэлэг тодорхой хэмжээгээр суйртай байх юм бол бас гайгүй цаашаа явчих боломжтой байдаг юм шүү те. Тэгээд сараагч манаас нэгийг бодож хоёрыг тунгаагаад гэсэн болов. Ирээдүйг харж зөгнж хэлсэн байж те. 10 жилийн сургуульд таанд төгсөж ирсэн бэ? Ерөөсөл хөгжим бууж шүү дээ. 6 тагсаал хөгжим бууж орсон. Багасаа л юм биш те. Та манай сургуульч нь болохоор айгүй нөгөө жоохон хагас зэрэгжилтэй байдалтай. Ерөөсөө ямар ч чөлөөт цаг гэж байдгүй. Өглөө 8-д гараад оройн 8-д орж ирдэг. Барин хүүхдүүдийг танихгүй тийм гадуур хүүхдүүдтэй тоглож мэдэхгүй. Ерөөсөө дан хичээл ерөнхий эрдмийн боловсролын хичээл, мэрэгжлийн хичээлүүд гэж явждаг манай сургууль тийм. Тэгээд бакалавраас хойно ингээд магистр ч юм уу ямар нэгэн одоо мэрэгжилтэй ажиллаж одоо хөгжмийн коллеж болоод тусгай дунд мэрэгчлэр бид нэр төгсөж байгаа. Тэгээд дараа нь дээд сургуулаа бакалавраар төгсөж байгаа. Тэгээд дөнгөж сая соёл урлагийн их сургуулаа магистраа дуслаа. Одоо докторантад сурж байгаа. Тийм байна. Соёл урлагийн сургуульд ямар мэрэгчлэр магистр хамгаалсан бэ? Яг одоо өөрийнхөө мэрэгжлийн дагуу дуулах, арга зүй, дуулах урлагаараа. Одоо л ингээд би бас энийг гайхаад байгаа юм л да. Одоо дуучин Сэрчмаа бол ингээд одоо Монголын урлагийн одоо ингээ оргилдонд хүрсэн хүн байна шүү дээ тий. Тэгээд аль дээр үедээ 2005 он соёлын тэргүүний ажилтны дээр аваад ингээд одоо энэ бол ингээд урлагт ингээд танигдсан хүн тий. Тэгээд яагаад дахиад яг энэ мэрэгжлээрээ магистр авахар болсон юм? Ер нь бол
альваны зүйлийг яг миний хувьд болохоор яг нөгөө чин сэтгэлээсээ одоо би чин зүрхнээсээ одоо дурлаж шинэ мэрэгчлээ хайртай болохоор яг энэ мэрэгчлэрээ явсан л да. Өөр мэрэгжил болохоор сонгоогүй. Гэхдээ яг юу сэтгэл судлалын салбарт би бас хүч үзүүл урлагийн хүн одоо маш илүү боломжтой байдаг болов уу гэж би бодоод идэх юм. Тэгэхээр магадгүй бас тэр тал руугаа бас салаалаад те цаашаа сураад явчих болно. Тийм бол бас нөгөө тодорхой хэмжээний сэтгэл судлаач те сэтгэл зүйн зөвлөгөөг ямар ч хүнтэй бас нөгөө уулзаа өгөх боломжтой гэж би бас өөрийгөө хараад идэв. Хэрвээ их сурчих юм бол зүгээр одоо бол нөгөө филингээрээ л бодоод яриад байгаа шүү дээ. Яг тэгвэл маш олон төрлийн олон янзын мэрэгчлэлтэй олон улс төрч одоо спорт урлаг юу гэдэг энэ олон жилийн хугацаанд олон хүмүүстэй харилцаж ярьж үзсэн болохоор тэр хүний тодорхой хэмжээгээр ярилцаад тэр хүн ямар хуу совесттэй, ямар хуу чанартай, ямар хуу характер зан төлөвтэй хүн бэ гэдгийг нь бас тодорхой хэмжээгээр те нэг хэдэн хувиар дүгнээд идэв. Эмэгтэй хүмүүс одоо яг хөөрхөн бол ажил хийх шаардлагагүй тий одоо дуучин сочмог бол одоо их царайлаг гэж ярьдаг штэ. Тэгэл нэг та мэдээж ингээл сураал оюутан ингээл дуу хэдэр хийгээл эхлээл явж байхад бол царайлаг учраас тэр үед бол их олон залуучууд ч юм уу бас их өдөж хоргоодог байсан байлгүй тий. Одоосаа хоргоосоор л одоо ингээд чатаар хоргоогод байгаа чинь одоо хоргоогод байгаа шүү. Хоргоог шүү дээ. Одоо наад чинь дээр одоо яг нэг дээр үуч гэж дээ яг. Нөө сошиал медиа хөгжихөөс өмнө бол амьд харилцаан дээр те ирээд ингээд танилцсан юм байлцээ гэдэгээс одоо нэг одоо бол яг одоо сошиал медиа дээр л өдөж хоргоож байгаа л хэлбэрлэлтэй. Одоо л урцны цан амар зөрөгтэй болчиход ингээд байна шүү дээ. Одоо хэр их залуучууд төлөө одоо тиймэрхүү байдал биш. Ер нь зөндөө бичтэй шүү дээ. Баян одоо өглөөний мэнд орой мэнд тэгэл сайхан амраар гэдэг бол зүгээр л байдаг. Хариулах уу? Тэгээ заримд нь болохоор одоо бас урам өгөөд одоо пэйж дээр маань ихэд бол нөгөө олон дагагчтай болохоор айгүй олон хүмүүс бичдэг болохоор заримдаа ерөөсөө хариулж чаддгүй. Тэгээд ингээд нэг харсан чинь нэг төгсөө гэдэг хүн чөлөөд амар их юм бичсэн бүр айгүй бүр жил болгон сар болгон. Тэгэхээр тэр хүнийг бүр амар санаа зовоод өрөвдөд гээ. Энэ хүн ингээд сэтгэл зүрэх цаг нар алтан цагаасаа надад хомсолж зориулж хад би яаж ийна энэ хүмүүс ирчмаа гэж бодонготой баярлалаа гэсэн зүрхтэй юм уу жаа. Нөгөө бол баярлалаа явчихсан шүү дээ. Нөгөө баярлалаа. Үнэхээр чамаас ирлээ гэж юу. Нэг ингэж яг нэг еврей юм үг байдаг гинэ. Эмэгтэй хүүхэд ширээний ард багсаа бол орон дээр хөвтдөг энэ төр гэдэг үг байдаг юм байна. Ер нь боловсрал гэдэг эмэгтэй хүнд хэр чухал бай таны хувьд? Ер нь бол чухал. Яагаад гэвэл одоо орчин үед боловсролын ялгаа бол амар байдаг болсон байна. За тэгээд нөх хүйсийн тэнцвэрээс одоо эмэгтэйчүүд олон гэдэг байгаа штэ хүйсийн тэнцвэр алдагдсан гэдэг. Тийм ч учраас эмэгтэйчүүд нь илүү одоо нэг олон эмэгтэй байгаа учраас илүү боловсролынхаа араас явж байна. Яагаад гэвэл боловсралтай хүн байх юм бол төдий чинээгээр одоо мөнгө төгрөг олж идэн тий ажил төрлөө өөртөө олдно гэсэн зарчмын дагуу мэдээж хүмүүс сурдаг байх. Тийм болохоор одоо боловсролын ялгаанаас болоод эмэгтэйчүүд маань нөгөө эрчүүдийгээ бас нөгөө голоод тэр үнэхээр нөгөө сингл эмэгтэйчүүд тэгээ айгу боловсрал дээгүүр эмэгтэйчүүд айгу одоо ингээ хараад хахад миний ойр тойрны хүрээ ч юм уу те тийм болчихсон. Тийм харагдаад оо яах юм бэ эргүү манай Монголч ер нь л гадаад хүнтэй суул болох юм шүү тэр гэсэн маягтай ч юм уу те. Гэхдээ бол би бол дотроо бас Монгол залуутайгаа суугаад бас те байгаасаа л гэж бодд тийм бүсгүүчүүдийг. Та өөрөө өвдсөн болохоор тэгж хэлж гинүү эсвэл зүгээр л таны хувийн бодлоо? Би өөрөө өвдсөн болохоор бас тэгж хэлж байгаа байхгүй яа. Тэгэл би өөрөө одоо туршлах суусан байна гэсэн. 2012 онд биш 10 онд ер нь яг залуучууд тэгж ярьдаг. Таны хятад хүнтэй суугаад одоо залуучууд ч гэхгүй юм бол Монгол улстай яриад тэгж мэдчихэж байгаа тийм хятад хүнтэй суугаад гэр бүл болоо салсан гэж. Тэгэд яг тэр үед та яагаад тийм сонголтыг хийж ирсэн бэ? Яг тэр хүний одоо мэдээж тэр за би бол яг зүгээр гадаад дотоод Монгол хамаагүй энэ бол хүний сэтгэл зүйн асуудал гэж би боддог. Тэгээд тэр үед таны сонголт хийж ирсэн шалтгаан те бас тэр хүний бас нэг татсан зүйл нь тэгээд ер нь бол яг энэ яриа бол болохыг та угаасаа мэдчихэл байсан байлгүй анханасаа те. Тэгэхээр та энийг энэ тал дээр бас яагаад энэ сонголтыг хийжсэн бэ гэдэг дээр ойлгох. Тийм нөө хятад хүнтэй суугаагүй гэдэг хөрх юм би. Суугаагүй би жижигэн биш гэдэг шиг нөгөө дэлгөө нэг кинонд би жижигэн биш гэдэг шиг. Би хятад хүнтэй суугаагүй. Өвөр Монгол. Би өвөр Монголын төсөөс тийм хятад улсын паспорттай байсан те. За тэгээ ер нь бол нөгөө арьс өнгө шашин шүтлэг гээл те тэргээр бол хүний хайр сэтгэл бол хязгаарч хязгаарлагдахгүй те.
хүн тайртай болоод хүмүүс хоорондоо одоо гал боломтой бадраагаад дэр нэгтгэхэд хамтдаа амьдарч байгаа гэвэл хүн ямар ч хүнтэй одоо хар шар арьстай хүмүүс суудсан байдаг шүү дээ тий. Тэгэхээр миний намайг болохоор арт хүмүүс минь яагаад ингэж авсан бэ гэд би одоо дараа нь анализ хийж үзхийн цагт бодоход дуучныгаа их харамлсан байж яагаад гэвэл надад арт хүмүүс хайртай байж гэтэл би одоо нөгөөх нь хил даваад өөр хүнтэй суулаа шүү гэж 20 мөрмэй гэж зураг хөргө авахулахар чинь тэр хайр чинь үзий ядалтуулж хувирдаг юм байна. Би нэг хэсэг бусдаа алуулсан шүү. Хитрхи хайр үзий ядалт болдог гэсэн тийм бүр хитрхи хайр чаг үзий ядалт болдог. Тэгээд би чинь зүгээр хөрхөн төрхөм дээрээ би салцглаа гэд үннээ хэлээд ингээ ярьслаа өгөөд сууж яхын тэр цагт бас арт хүмүүс маань эргээд ингээд хөөрхийн амтан тий. Хүний амьдралд бол унаж бүдэрч босож ингээд сал сарных юм байдаг. Хүн мэдээс салыг суухгүй те мэдээж болгоо бүтээ гэж дэл савсан байгаа. Тэгэхээр тэрийг бол одоо манайхан бол амар ойлгоцсон намайг хайрладаг. Эргээд одоо намайг хайрлсан шүү дээ гэж арт хүмүүс маань. Тэр үед яг зөв ер нь яг ингэж л яриад байдаг л да. Тэр хүний яг юунд болсон бэ гэдэг одоо хүмүүсийн нэг хардлага одоо ч юм уу эсвэл анализ хийгээл ингээл хүн болго өөрсдөө хүний хувийн амьдралд ороод өнгөдөг шүү дээ. Тэнгүүд тэр хүний мөнгөнд болсон гэдэг. Ер нь хүний амьдралд хүний ханаа сонгоход мөнгө гэдэг чухал юм уу? Чуулт мөнгө төгрөг ер нь чухал байдаг л да хүний амьдралд. Гэтэ яг мөнгө бол цаас тийм мөнгө бол цаас амьдрал альбом нас бол тоо гэдэг байна шүү дээ. Би чи одоо нөгөө Бээжингийн их сургууль сурдаг байлаа шүү дээ. Яг л өвөр монголчууд миний дуу маш ихээр сонсдог болсон учраас хятадаар дуулах гэхээр чи одоо нөгөө түгтаг гэл нөгөө гадаад хүмүүс монголоор дуулах шал муухай сонсогддог. Тэгэхээр одоо яг тухайн орчинд нь одоо яг тухайн соёл судлалын их сургууль одоо Beijing Language Culture University гэдэг сургуульд сурж байсан. Тэгээд тэр үед одоо нэг өвөр монгол залуу гарч ирэл ээж маань байхгүй, найз нөхд маань байхгүй, аав маань байхгүй байх үед тэр хүн халамжлал даарж гинөө яаж ин хоолундаа идсэн үү айлын хоолундаа идээч ингээл тэр хүн халамжлал ингээ яваад хар чин эмгтэн хүний зүрх сэтгэл одоо гоё уярнаа да зөөлрнөдөг. Тэгээд нэг мэдсэн чинь энэ хүн одоо байхгүй бол надад зэн ингэж төшиж толхон байхгүй. Би тэр хүнийг бол мөнгөтэй өрхтэй амар баян гэдгийг нь ерөөсөө мэдээгүй тэр хүн зүгээр л өөрөө ингэж энгийн залуу шүү байсан байхгүй юу. Тий. Тэгээд амар тасаад үерхэд тэгээд бид хоёр хоёр нь бол би яагаад сонголт хийсэн бэ гэхээр тийм одоо хувьсгалт намын ийм арааманд байсан хүн айгүй нэгдүгээр хүнд үнэн шударга шууд одоо заавал үгүй бол үгүй те хүнд худлаа ярьдгүү. За тэгээд үнэнч ийм байгаа байдал нь бас надад таалагдсан байхгүй. Тэгэхээр одоо суувал яг үнэхээр ингээ үнэнч амьдралынхаа төлөө хүндэтгэж чадхан байна гэж суусан. Тэгсэн чинь яг ингээд суусны дараа ингээд соёлын ялгаа амар их байдаг юм билий. Бид нар чинь өөрөө амар чөлөөтэй юм орс боловсрал соёлтой хүмүүс чинь тийм. Школ нь тийм тийм. Школ нь тийм болохоор тэгээд бид тэр хоорондоо таарахгүй бол тэгээд ер нь бол таарахгүй юм байна гэж бид өөрөө салъя гэл. Өөрөө угаасаа би юм ардчилсан угаасаа үзэлтэн учраас тэрийгэ хэлээл. Тэгэл одоо болохоор амар сайн найзууд шүү угаасаа тэгэл холбоотой байдаг уу? Тийм хүүхэдүүд чинь тэгэл угаасаа маш том гүүр учраас насан туршдаа л холбоотой байна гэсэн үг шүү. Охин нь хэн дээр байд юм бэ? Би надтай л байж таа. Тань дээр байдаг. Нөгөө нэг энийг бас нэг жоохон одоо ингэдэг шүү дээ. Хүмүүс ингэж салахаараа яхаа хүүхдтэй байсан ч гэсэн хүмүүс ингээд би яг үздэг юм байна л да. Нэг юм үзий ядалтаа салдаг. Тойрын хувьд л тийм байхгүй. Та чинь бүр дараагийн хоримон дээр нь очиж дуулж өгч ийсэн юм байл ш тий. Үгүй шүү дээ. Тэр нэг юу болсон гэдэг тийм ээ. Би одоо нэг тэгс сонсоод таныг одоо X нөхрийнхөө дараагийн хоримон дээр нь очиж дуулж өгсөн гэдэг. Бүр арайч ихтэй тий. Хин одоо ямар амар гоё найзууд болоод салсан юм бэ гэж бодсон. Арайч тийхгүй. Тэгээггүй. Тэр дахиж бас хормоо хийгээгүй угаасаа. Тийм үү? Тий. Одоо би л хормоо хийндээ. Би хормоо гэж тэр маань ярьж надад тийм л бол байхгүй. Энэ бол амд амцал яриа юм байна тий. Яг би нэг тийм байж. Цуурхал чинь угаасаа юм. Би ер нь ингээ бодоод хахад юм байлсэн гоо. Пентатоник академи одоо ингээ шагнал оны дээр шагнал банглыг аваад тэгэл тухайн үед нөгөө дөнгөж гараал ингээл нэрд гарцсан те нөгөө дуучин сэрчмаа гэдэг хүмүүс таньсан байх үед дандаа Хэвлэлийн Баатар авдгаа алтан микроны Хэвлэлийн Баатар тэгэл дандаа ингээл нөгөө Монголын нэг өдөр дээдсийн хүрээлэн шар сонин гэдэг дээр өстө шовтон би хүмүүстэй холбоолол байж тэнгууд хүмүүс чинь шив гээл ерөөсө цуурхал тараал өө сэрчмаач нь явдалтай амар хөөхөн гэн ийм хөөхөн гэн гээл тийм л одоо сонин сэтгүүлэр хүмүүс мэдээлэл авдаг тийм хэцүү үе байсан шүү дээ. Тэгээд одоо бол бас хүмүүс чи айгүй шүүлтүүртэй цензуртай за энэ худлаа энэ бол зүгээр фотошоп за худлаа гуцж байгаа ингээл те. Тийм юмнууд бол хүмүүс айгүй ингээд мэдлэгтэй болцсон учраас одоо 90 үеийн үеэд дагаад хүмүүс бас тэ илүү одоо уншигчдын боловсрал бас дээшилсэн байна. Соёлын ялгаа мэдээж гарч ийн. Тэгээд бас таны сайн ярьж байгаагаар Монгол хүнтэйгээ суувал те илүү ойлголцоход амар
гэдэг талаас нь та хэлж гинөө эсвэл ерөн зүгээр гадаад хүмүүстэй суухаар ямар нэгэн хууралт ч юм уу тийм зүйл байдаг юм уу эсвэл Гүүг хуралт тийм зүйл байхгүй. Ягаад гэвэл би одоо ингээд нөгөө тэр хүнтэй суунгу тэр хүн намайг дуулуулахгүй гэсэн байхгүй. Чи одоо дуулаад яах юм бэ? Одоо нэг гэр бүл болсон юм чи одоо яг амьдралтаа анхаарал шал өөр чи бизнес хийгээд дуртай өөр хоббигоо хөгжүүлээд те. Хүүхдээ ингэж хараад одоо гоё яг бэлэнчлэх зүйл байгаад ш тэ. Таныг илүү одоо зүгээр ингээд өөрөөрөө дураараа байх гэдэг ш тэ зүг үү? Тийм. Чи бүр бэлэнчлэх биш тэр хүн болохоор миний одоо харж байгаа фокус анхаарлын төвийг шал өөр тийш ингэж хандуулаадсан байхгүй. Тэнгүү тэр нь надад ерөөсө таалагдахгүй. Анханасаа дуучин хүнтэй мэдээж л суусан байж яагаад те ингэж байгаа юм бэ гэд би болохоор үгүй би болохоор хэдэж дуунаас салж чадахгүй чи дуучны мэдээл суусан бидтэй гэсэн чинь тэгвэл одоо чи дуучин байха болилдоо угаасаа хангалттай олон жил дууллаа штэ гисэн одоо байр суурь надад таалагдаагүй гэх юм уу тэгэл за тэгвэл нэ за баярлалаа ярьтаа гэж за өстө нээлттэй байна би явлаа битгий намайг дуудаарай гэж яваадагсан за энэ хэрэг ойлвол ерөнхийдөө ойлгочлаа би тэгээд одоо ингээд зөвхөн дуучнаас гадна та урлагт бас их олон одоо төрөл жанраар өсөлдөж байна гэж би хэлж болох юм байна. Ягаад тэгэхээр одоо хөтлөгч хийн гэдэг бол бас нэг өөр ингэсэн авиас чадвар хэрэгтэй. За ер нь бол яг би таныг ингэж хараад идэх юм. Энэ та бас зөв буруу юу гэдэг та шууд хэлээрэй. За өмнө нь бол та Inba and Sally гэдэг 2015 он баг миний санаж байгаагаар ток шоу хийж исэн. Ингээд манай студид Монгол Улсын гавьяат жүжигчин хөрлөхүү буюу хөрлөө ах маань хүрэлцээрсэн байна. Тэр үед бол Inba гэдэг хөтлөгч бол ингээд үнэн үү энэ төр хийгээд тэ одоо ер нь цаашдаа ингээд дахиад яг тийм ток шоу хийхээр мэдээж тэр бол эрэлтгүй байх учраас би таныг 100% ашигласан гэж боддог. Яагаад тэгэхээр өөрийнхөө карьерийг тантай хамт гаргаж ирж байгаа байхгүй да. Бас тэр нь яг нэг талаараа танд ашигтай тий. Илүү нөө өөрийгөө задгаа болгож ийн, илүү шинжилж байгаа, илүү хувьсаж өөрчлөгдөж байхад тусалж байгаа бах. Тийм. Тэгээд дахиад бас сая одоо ингээд нэг одоо дахиад бас нэг өөр нямбаа гараад ирсэн тий. Ингээд дахиад нэг хүнийг бас ингээд карьерийг өсгөж өгч юм гэж би харж байна. Тэгээ одоо яг шудраг нямбаа ах бол манай ах. Тэгээ надад 13 онд эсбэнд ажилладаг байсан. Тий. Тэгэхээр яг зүгээр энэ ингээд танд хэр ашигтай юм. Тэ ер нь та ингээд бас ашиглуулад байна уу да. Би яг одоо шудраг хийлж байгаа шүү. Бас хүмүүс ч ашиглуулад таныг хүн үздэг байгаа байхгүй. Ягаад тэгэхээр та чи ингээд инээгээл ингээд цайлган яриад ингээд байж идэг ш. Тэгэхээр ингээд сэрчмаа яах нь вэ? Тэ гэдэг талаас нь бас хүн хараад байна уу? Гэдэг талаас нь биелж. Бас гоё асуулт. 2015 онд одоо Монголын анхны онлайн ток шоу гэдэг одоо хүн болгон сошиал би нэг блог хийж, би нэг нэвтрүүлэг хийж гэдэг болчихсон бо тэ. Одоо тэр тухайн үед бол хинч тийж үнэхээр хийгүйсэн шүү байхгүйсэн. Тэгээд тэрийг олж харсан мундаг олж харсан хүн бол яах аргагүй юм ба тэ. Тэгээд тухайн үед бас нэг үннүү ток шоу маа гэж бас нэлээд нэг хүмүүсийн сонирхолтой тэ тесрэлттэй юмнуудыг хийжсэн. За тэгээд тэр болохоор бас айгүй өөр он чараагаар бас намайг олж олзолж харсан байгаа байхгүй юу. Рок pop дотор одоо ингээд сэрчмээ амар хошин юм байна. Юмортой юм байна, мэдрэмжтэй юм. Гэвтэл энэ хүний энэ характер зан чанарыг бол ард түмэн мдээгүй. Нөгөө амар явдалтай их замтай юм хүн гэдгээр нь мэдж байгаа. Тэгэхээр энэ хүнийг ингэж гаргаж ирэх юм бол надад ч хэрэгтэй, сэрчмат ч хэрэгтэй гэдгийг тэр хүн бас нөгөө нөөдөл хийж олж харсан байгаа байхгүй. Тэгэл би ч нэг тэр нэвтрүүлэг дээр ингээл над руу цаадах чи амар атаклдаг байсан уу чи яагаад байгаа. Чи юу дуртай ингэдэг чи мөдөө эвгүй байдал оруулаад би тэр чинь яг тэр үед ингээ яг шарах шүүгэнд орсон юм шиг. Инээгээл бүр хацар болоогаал чих халуун өргөл бүр амар хэцүү байсан. Тэгээд тэр болохоор миний бас айгүй гоё том коуч хийсэн гэж боддог байхгүй юм ба. Намайг бас одоо ингээд миний одоо энэ зан чанарын маань одоо ингээ ил гаргаж өгсөн. Тэгээд тэрнээс хойш чинь би болохоор одоо ингээд айгу 50 дугаар хийн гэдэг чинь бас тэ алтны дэрэг тодорхой хэмжээр гуй шалжилж байгаа. За тэгээд ерөнхийдөө хүмүүсээс ингэж асуулт асуудаг юм байна. Ингүүл ингэдэм байх гэдэг бас зүйлээ бас нэлээд одоо юм багасаа би бас харж мэдсэн. Тэгэхээр ер нь бол аль талдаа би эндээ бас дээс ирчэндээ гэдэг шигтэй би энийгээ дэмнээд явцдаг. За тэгээд угаасаа багаар ажиллах, олуулан ажиллах гэдэг бол илүү амжилтыг авчирдаг гэдэгт би бол итгэдэг. Ганцаараа бол яваад одоо тэ хүр тэргээр туулаг үзснэг үтнэ. Яг жоо хэцүүтэй ганцаараа юм. Хэцүүтэй жоохон удаж байгаа л гүйцээ. Тэгэхээр хугацаа алдахгүй тулд тест газ хоёруулаа гуруулаа ингээ машиндаа дэмэр штэ одоо цагийг гэмнээд тийм. Тэр утгаараа тэр маань бас тийм болсон. Тэгээ 50 дугаар хийсэн, 50 дугаар дээр. Тайд нүрэг авсан бай. Тавиулан дээр нь одоо үсг эзэг хувцанараа янзлаад ингээл ер нь бол тухайн үед тэгэл бас гайгүй тэнд одоо Nescafe ороод ирнэ, KFC ороод ирнэ, Energy drink гэл
янз янз тий. YouTube-ээр monetize хийжсэн үү? YouTube monetize гэж байдаг шүү дээ. Одоо нэг YouTube-ээс мөнгө авдаг. Үгүй Аваагүй. Авч лээсэн баг л та Өвн тий. бизнес гэрээ маань одоо нэгдсэн миний бол зүгээр өөр юм сэрчмээ official гэдэг тий. А тэндээс болохоор юу аваагүй. Ягаад гэвэл одоо анх санаачилсан хүн одоо Нямбаг их болохоор Нямбаг тэрийг одоо мөнгө авч байгаа бол өгөөгөө. Энэ яг тэр үед бол бас ер нь 200 мянгаас бууддаг байсан баг шүү. YouTube тэр үед бол YouTube хүмүүс нэг ч амар Монгол контент баг байдгүй байх үед нэг дугаар нь 200 мянга үзнэ гэдэг бол тэр үед хэрвээ одоо өмнөд ток шоуны энэ баг хөтлөгч одоо монетайз хийжсэн бол маш өндөр ашиг олох магадлал байгаа. Тэгэхээр яг энэ бол маш ингээд нэг гоё сегментийг олж хараад тэрийг хийнэ гэдэг бол бас их том авьяас байх гэж бодож. За одоо хоёр дахь ингээд хамтрагч те. Одоо хоёр дахь ингээд 25 дэх дээр нэг reality show шиг. Тийм хагас reality show. Хагас reality show хийж байна те. Энэ бас санаа хинээс гарсан. Танд санал тавьсан уу эсвэл та ер нь одоо бас энийг би санаачлаад хий гэсэн юм уу? Тийм ер нь бол яг тэгэл 25 дахь телевизийн надад санал тавьсан юм л та. Тэгээд ингээд хийгээч чи өөрөө ингээд шууд хамтрагчаа аваад ингээд те ингээд ямар хүн тоглоулмаар байна ямар ингээд тэгэл би болохоор угаасаа Нямбатаа хамтарч урд нөгөө юу сошиал нэвтрүүлэг тээжсэн болохоор за тэгээд Нямбаага авъя гэл Нямба болохоор айгу телевизэд олон жил ажилласан болохоор айгу ажиллахад амар байд юм байлээ бүр нэвтрүүлгүүдийн гарах дугаар болгоны шууд зохиолын өөрөө бичээл одоо ингийн ингүүт нь би өөрөө баяжуулаад ясна гээл зочноо олоод те ингээл улам гоё баяжуулаад гоё болгочдөг. Тэгэхээр бол тэр тал дээр бол телевизийн тал дээр бол өстой Нямбатай ярих юм байхгүй мундаг ажил хэрэгч байд юм байлээ. Тэгээд тэр нь таалагдсан. Тэгэл орн хамтдаа одоо эхлүүлээд нэг хэдхэн дугаар хийж ин ямар ч гэсэн хүмүүс 25 дахь телевизийн пэйж хуудсан дээр болохоор үзэж байгаа хандлт бол манай нэвтрүүлэг бас хамгийн их нь байна гэд тэд нар маань бас сайтай л байлаа. Тэг ямар ч гэсэн хүн болгонд угаасаа доллар шиг би таалагдтаалгүй те. Тэгэл зарим нэгэн одоо нэг настай ихч мэгчнэр ингээд энэ одоо энийхээс өөр мэддгүү юу юм уу боловсралгүйгээд миний хувьд болохоор ингээл яг өөрийнхөө салбартаа бол тултал нь боловсрлоор яваад сургуульд нь сураад бүр одоо мэдхээс мэдгүй хүн болгон тайлбарлаад байх тийм судалгаа хийгээд тийм ингээд явцсан байдаг. Гэтэл бол тэр хүн болохоор намайг одоо бүр 3 дахь ингээ боловсралтай хүн гэж хараад байгаа мó яагаад гэн зүгээр энийхээс өөрөө мэдгүй тэнийг хүмүүс ингээд ганц нэг хүмүүс тийм дайрж илээ. Гэхдээ яг хөө тэрийг бол би ерөөсө тоохгүй одоо хүмүүс муулаад сайлаад байна гэж чинь би одоо анхаарлын төвд байгаад байна л гэж ойлгоод байна тийм. Хар PR, цагаан PR гэж хоёр байна л да тийм. Монгол улсад хар нь илүү давмгаалдаг тийм. Хар нь давмгаалсан тохиолдолд тэрийг хүмүүс мартдаггүй бөгөөд илүү одоо чанартай PR болдог тийм. Цагааныг бол хүмүүс заа ингээд нэг хальт сонсоод гэдэг өнгөрдөг л нэг юм л юм байна л. Тийм юм хийлээ, юм хүмүүлгийн юм хийлэхэд нэг лайк майк нөсгүй. Тэгвэл жоохон хэрүүл ороод хийгээл эхлэн ингээд начигнал бүр комментарч булаад дайраад ингээд дуустдаг шүү дээ. За тэгээд манай нэвтрүүлэг маань одоо энэ Сузран ресторан дээр хийгддэг та нар мэднэ. Тэгээд манай арын фоныг чиг олон удаа муусан одоо ч бараг манайхан тассан байна. Тэгээд та суши иддэг үү? Идэх байх та. Тэгээд одоо идэх юм уу шээ. Тэгээ та өглөө цаг уугааг байх. Хоёлаа суши идээд тэгээд яриаг өргөжлүүлээ. Ивент тэтгэгч X Family Club. Ерөнхий ивент тэтгэгч Seniore UB. Тэгээд ер нь бол одоо энэ 25 дахь листээр гэрээтэй ажиллаж байна. Өөр одоо та ямар ажил хийж байгаа юм бэ? Өөр болохоор ер нь одоо social content-ууд хэдэн та пэйжтэй гэж юу одоо сая? Тийм. Ер нь бол нэг 10-аад сувг ажиллаулдаг. 10-аад сувг. Одоо Twitter, Instagram тэгээд пэйжүүд, группүүд, тэгээд хувийн аккаунт, за YouTube гэсэн хот. Давхар одоо нэг админуд байдаг юм шиг байл шүү дээ. Тийм давхар админ модераторууд бас ажилтیں۔ Ааха. Тэгээд sales group гэдээ бас ажилуулдаг. Тэрэн дээр болохоор ерөнхийдөө хүмүүсийн дархлааг нэмэхүүднээс те инээлгдэг тийм групп байхгүй. За тэгээд зүгээр нэг пэйж ажилуулад хахаар хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлоо хийж чадахгүй, постоо хийж чадахгүй, надтай ойрхон одоо амьд харилцаа үүсгэж чаддгүй болохоор би яг энэ групп нээсэн байхгүй. Тэгэхээр одоо ингээд маш ойр дотно би одоо найз нэм шиг байдаг учраас хүмүүс маш их дуртай. Тэгээ саяхан нэг группээ алдсан Facebook хаачдаг шүү дээ. 50,000 гишүүнтэй групп байсан чинь нэг гишүүн маань хөрх юмтай инээлэх гэлийг бандажны зураг оруулчихгүй юу. Тэгсэн чинь нэг сарын 24 хүртэл хаалаа зөрчлийн хууль гээд бүр чангарсан байлаа хууль нь. Тэгээд яана гээд нэг сарын 24-нөө болсон чинь группийн маань өгдгөө. Гэсэн чинь ямар азар бас нэг охин групп байсан 10,000 гишүүнтэй охин групп байсан чинь нөгөө төрөөгөө хүмүүсээ нөөлөхтэй яваас хүмүүс бүр намайг яагаад блок хийчихэж байгаа юм бэ админа гэдээ бүр пэйж рүү өстө өчнөө болон хүмүүс бичээд байдаг. Тэгэхээр үгүй нэг хүн бандажны зураг гээд нэг хүн дэлтэй хоёр хүн дэлтэй бүр сүүлдээ ядраад шууд за автоматар шууд хүн бичингүүт
Sales group руу та нүгээрээ тэнд инээж байгаа шүү гэдэг. Тэгээ одоо хүмүүс маань нүүж ороод нэг 21 сарын дотор ашгүй 25,000 гишүүнтэй боллоо. За. Тэгвэл бас энэ групп энэ гэдэг чинь бас их айхтар ажиллагаатай тий. Ер нь л одоо баг нэг хотоос нөгөө хот руу хүн нүүлгэж байгаа юм шиг нүүлгэж байгаа юм байна шүү дээ. Тий 210 кт пэйж бас алдчих хакердуулаад алдсан шүү. Тэнгүүт нь Америк руу нисээд Вашингтонд очиж Facebook офис дээр нь очиод би одоо Монголын юмд очих байгаамаа. Би Монголын Кипр полицэд хандаад ерөөсө болохгүй удаад байна. Тэгээд би одоо пэйж авмаар байна. Тэгээд өргөтлөө өгөө гэсэн чинь бид нар ингээ хянж үзээд эргээд танд хариулъя гэд. Тэгээд сарын дотор сүм гэл ороод ирсэн шүү. Тийм үү. Тий. Тэнгүүт нөгөө авсан хакерт нь би пост хийж байгаа хгүй. Галзуур гадаа ба донгост ороод Бас нүбэстэй тий. Тэр үг харж байгаа шүү. Тэр үг шээсэнд гарч байгаа харж байгаа. Тийм шүү. Айхтар шүү. Америк л одоо тэгэл таны виз шууд гарчих уу? Тэг угаасаа нөгөө визтэй л байсан юм л Аа за. За идэрэ. Рол байна, суши байна. Алинд нь тайлууд дуртай. Хоёуланд нь дуртай. Хоёуланд ус гэж байгаа алдуулаад. За тэгээд одоо нөгөө нэг бидний хамгийн сайн мэддэг эрх саран маран гэж гой дуунууд байна шүү дээ. Хуучны дуунууд тий. Ерөн зүгээр таны одоо ингээд цаашдаа уран бүтээл, дуучны уран бүтээлүүд цаашаа хэр одоо шинжлэгдэж юм ингээд дахиж хийхдэггүй. Тэр нь бол одоо ингээд нөгөө new version гэдэг шүү дээ. New version сайн нөгөө Баярын Мишель гэдэг нөгөө шинэ жилийн те тэрэн дээр одоо эрх сарангийн шинжлэгдсэн хувилбар гарлаа. Манайхан үзийг бол бас YouTube-ээс үзэж болно. Саяхан FM-ээс бас дөнгөж цай замд ярьж байхад нөгөө тэр дуугаа өгөөч шинжлэгдсэн ингээд те. Тэгэхээр ер нь угаасаа нөгөө хүмүүс нэгэнд төрсэн дуу ч нөгөө хүмүүс төрсэн учраас хувцс нь хуучраад одоо сэмэрсэн гэдэг шиг хувцсын шинжилээд гоё те аян шинжилээд хөгжмийн одоо орчин үеийн залуучуудын сонсдог регистрээр хийчих юм бол тэр дуу үнэхээр бас цаашаа эргээд бас явдаг юм байна те сонсдог юм бэ сонсогч нар нь өөрсдөө шаардаад байна. Илүү нөгөө нэг хүмүүс сонсоход сонирхолтой байдлаар те хуучин хэлбэрийн илүү гоё шинжилж байгаа юм байна л да. Тэгээд одоо нөгөө нэг Вандебо гэдэг хамтлагтай хамтарсан. Тий. Танд ямар хөө санагдав? Одоо ер нь бол ингээд Сэрчмаа гэдэг дуучин бол яалтч өнөд одоо бас олон жилийн өмнө уран бүтээл хийж исэн. Тэгээд яг шинэ гаж ирж байгаа Вандебо гэдэг хамтлагтай нэг уран бүтээл хийгээд тэр нь бас нэлээд сайн явж байгаа шиг байсан. Тэгээд ер нь энэ одоо залуу хамтлагтай хамтрахад танд ерөнхий ямар хөө идэх юм байна. Тэгээд ер нь цаашдаа бас ийм залуу уран бүтээлчтэй хамтрая гэсэн сонирхолтой байна уу та? Би одоо тэгж хөглж болоод 2020 оны 100-ны тийм хит мит болно гэж бодоагүй шүү. Тэгээд тэр хүүхдүүд өөрсдөө надад санал тавьсан л да. Тэгээд тэд нар бас айгүй тийм сэргэлийн юм билээ. Яг надад санал тавьсан байх гэхээр бид нарыг одоо ингээд Gen-Z-ийнхэн те Generation Z-ийнхэн бид нарыг сонсоод байна. Ах эгч нар бид нарыг мэдхгүй тэгэхээр бид нар ах эгч нарт өөрийгөө танилцуулахын тулд одоо бүх ах эгч нар таныг одоо бүх насныхан биднээс дээш бүр мэдж байгаа. Бидний үеийнхэн ч гэсэн зарим нь мэдж байгаа. Тэгэхээр бүх насныханд бид нараас өөрсдөө харуулахын тулд танд ингээд санал тавьж хамтарч дуулсан. Тэгэхээр бүх насныхан таныг манай үеийнхэн таныг харна тий. Одоо бидний таны үеийнхэн болохоор бид нарыг харна гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр одоо нэрэл тэх юм багтаа гэд би одоо нэг жоох итгэхгүй шинжтэй. Гэхдээ амар хөөрхөн анштай уриалахгүй хөөрхөн хүмүүс байсан. Тэгээд нөгөө тэд нар чинь бүр 20 настай 22 настай жоох юм байлаа шүү дээ. Тийм тэгээд би дуулцсны дараагаар миний инстаграмын дагагч нар бүр 70,000 байсан чи 90,000 голцсон байсан шүү. Сүнх гэдэг амар өсчээлээ. Тэгэхээр одоо нөгөө Gen-Z-ийнхэн орж ирж байгаа байгаа. Залуу үеийн одоо таньдаг болж шүү дээ. Үгэлж мөгөлт дуулах танд ямар байсан? Эхлээд сонсоод надад бас жоо эвгүй байсан шүү. Ягаад нөгөө яг хуучин Сэрчмаагийн нөгөө сонсч ирсэн учраас шинэнд нь бас дасч өгөхгүй ч юм уу нэг одоо яг шинэ үе сонсоход бол шууд ингээд хүлээж аваа тийм. Ингээд хуучин сонсч ирсэн нөхдүүд ингээд дахиад сонсохоор яас ивгүй юм бэ гэдэг яг ингээ хит сонсохоор ингээ тасцдаг юм шиг байгаа юм л да. Тэгэхээр яг цаашдаа бол ингээ бас уран бүтээлийн тал дээр бол хийгдэх бол. Эмэгтэйний нас ер нь яг хэдэн наснаас эхэлдэг юм бэ? Эмэгтэйний амьдрал хэдэн наснаас эхэлдэг гэж ном хүртэл өгч шүү дээ. Таны хувьд. За тэгэл төрөөл шууд 0 наснаас л эхэлсэн шүү дээ. 0. Эмэгтэйний амьдрал 30 наснаас эхэлдэг гэж тэгдэг те. Зарим хүн 40 наснаас эхэлдэг гэж тэгдэг те. Эмэгтэйний амьдрал ер нь хэдэн наснаас эхлэх вэ? Яг энэ тал дээр. Чи түрүү нөгөө юмаа хариулаагүй байсан чи одоо мартуулчих юм аа. Би шал өөр юм түрүүний Вандебо гэд ярьжсэн чи. Аль хэзээний толгойг юм аа нэрвээд өөр юм асуучих. За одоо дуусчих. Ярих гэсэн юм аа. Марцлаа штэ одоо ингэ. Марцсан уу? Чи одоо настай хүний толгой нэрвээд. Та ч одоо 40 хүрээгүй шүү дээ. Хүрээгүй байгаа шүү дээ. Би чиний дэрийг настай байсан.
Настай нэг юм настай. ярих гэсэн чи мартчихлаа чи. За та санахаараа ярьчих. За. Тэгээ. Тэгээ ер нь яг одоо эмэгтэйний амьдрал яг 40 наснаас эхэлдэг 30 наснаас эхэлдэг гэж ярьдаг шүү дээ. Одоо бол танд та одоо сингл байгаа юу? Relationship. Relationship одоо шинээрээс нь зэти яриагаар ярьж шүү дээ. Ер нь та ярихгүй хувийн амьдралаа ярихгүй. яга зөвл ганц би байгаа шүү дээ. Үгүй ярихгүй нууцаа. Одоо та юу нээлттэй гоё ярьдаг шүү дээ. Үгүй хувийн амьдрал дээр юу гэж нээлттэй байх юм тэнийг хэлж өгөх. Дэлгээтэй ном биш дээ. Ярихгүй юм тий. Ярихгүй шүү дээ. За ер нь л яг би зөв тэр хэрэг эмэгтэй хүний амьдрал хэдэн наснаас эхлэх вэ гэдэг нь болохоор яг хүнтэй одоо суугаад хүүхэдтэй болоод яг тэр цагаас л хүний эмэгтэй хүний амьдрал эхэлдэг гэж боддог. Тэгэхээр айгүй жоохон залуухан 20 эдхэн настай тэгсээр ингээ хоёр хүүхэд мөхттэй амьдрал эхлүүлсэн тий. Надаас дүү ингээд тийм охтууд байдаг. Тэгснээр нэ тэд нар болохоор амьдралын туршлага эмэгтэй хүний харах алсын хараагаараа бол яг л адилхан байгаа байхгүй надтай. Юу ч ирсэн бид нар хоорондоо ойлголцож байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүний амьдрал бол яг гэр бүл болоод гэрээ эзэгтэй болоод тогоо шамхан байгаа гэж. Яг тэр үеэс л одоо эмэгтэй хүний амьдрал бас эхэлдэг болов. Тэгэхгүй бол манай одоо найз одоо охтууд гэх юм найз бүсгүүчүүд дотроос одоо хүүхдтэй болоогүй хүнтэй суугаагүй эмэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдтэй болоогүй хүнтэй суугаагүй хүн яг угаасаа хүүхдээр байгаа байхгүй. Тэгээ ямар сандаа нөө шинжил минжил болохоор би хөгшин хүүхдэд бэлэг өгмөг гэдэг байдаг байхгүй. Яваалаа. Тийм тэр яагаад гэвэл амьдрал үзээгүй хүүхэд гаргасны дараа эмэгтэй хүний одоо үзэх алсын хараа шаал хондоолж ирэхгүй тэхгүй бодох. Айгүй инэрэнгүү би болсон миний хувьд бол тий хүүхдтэй болоод энэрэнгүү болсон, нэмжин сэтгэлтэй болсон, өгөөмөр болсон, арай уужуухан болсон. Урд нь бол одоо тэр намайг ингээ хорлсон гэвэл яг тэр хүнийг тэр чигтээ үзээ одоо хизээч тэр хүнийг уучлахгүй ийм жоохон хар байсан байхгүй юу. Тэнгүүд эмэгтэй хүн одоо ээж болсныхаа дараа шал өөр бол юм л. Яагаад ч ингэ юм хайр асгараад бүр ингээ цанаа л өөр болчих юм лээ. Илүү уйхан болох. Илүү уйхан болчих юм лээ. Нөгөө нэг бид нар яхав ингээл бүгд ааштай эмэгтэй хүн бол ааштай гэж ярьдаг шүү дээ. Таныг бол одоо хүмүүс инээд гэрнээ сайн мэддэг шүү дээ. Оо ингээл инээгээ сууж түрүүн хүртэл ингээл шөмжлөн дандаа инээдэг те. Энэ зөвхөн таны сошиал одоо камерын өмнө гардаг нэг дүүр юм уу? Эсвэл та амьдрал дээр байнгын юм инээсэн хүн байд юм. Угаасаа л инээсэн л хүн байгаа шүү дээ. Түрүүн камер асааг багт энийг л ярьж байсан те. Тэгээ яг ерөн зүгээрээ танаас ууралдаг үе адилхан хүн юм чинь байж л байгаа шүү те. Ерөн зөв хүн байнга инээнэ гэж бол таныг харахаар та цаг дотор инээж идэв шиг харагддаг. Тийм үү? Тэнгүүд танд уурлах үе бас байгаль байлгүй дээ те. Байгаль байлгүй дээ. Тэгээ яг та ер нь хэр ааштай бай. Ааштай шүү дээ угаасаа. Тэгэл амар сайхан ааштай инээж ийна гэдэг чинь цаана адсаг байна л гэсэн үг байхгүй тий. Тийм хүн чинь ерөөсөө л ийм эсрэг тесрэг туйлаад ш. Амар хөөрхөн ааштай эмхтэй байлаа цаана уурлвал яг тэрнийхээ эсрэгээр л бас уурлан гэсэн үг байхгүй. Миний хувьд болохоор өөрөө урлагийн хүн за тий сэтгэл хөдөлгөөнтэй хүн мэдээж тесрэх юм бол яг одоо энэ инээж байгаа айтайхан ялтан байгаа шигаал эсрэг туйлаад. Мажил ичхүү. Хүмүүс ах хөгжим тоглолт болохоор мааж чадахгүй. Шууд цохино. Та ер нь хамгийн дээцэгтэй уурлахаар ямар үйлдэл гаргадаг вэ? Ер нь бол уураа гэх. Уураа гэсэн чи уураа ёо. Би одоо бүр дөрөвдөр ярих юм байна. Би юураа доосон гэж. Чи өр Монгол аялал байна уу юу? Үгүй би дөрөвдөр ярьлаа. За. Баруун аймаг. Баруун аймаг. За. Өр Монголоор яривал бүр хүндэлж чадсан шүү дээ. Аргагүй та хэд удаа амьдрал нэрэ? Нэг л жил амьдэрсэн шүү. Нэг л бас тийм нэг жил амьдэрсэн. Тийм бас хитмэт байснаас эхлүүлээл тэгэл бас жоохон удах хэлэлт те. За тэгээд өргөжлүүлээд нэрэн уура хамгийн дээцэгтэй гаргахаараа ер нь бол уура барьцдаг. Дуу болчдгоо. Тийм шууд дуугаа ураагаад барина. Өшөө тесрэх юм бол тесрэж. Яагаад гэвэл хүн чинь өөрөө оюун ухаанд хүн юм чи ямар мал шүү дээ тий. Би өшөө уурлаад шууд юмаа хаглаад шууд юмаа ширээгээ нураагаад өшөө стрессээ тайлаад тавьшрыг бол одоо хийх зүйл зөндөл байна тий. Гэхдээ би ингэх юм бол яг хөө би одоо юмаа гэмтэгээд яг өөрийгөө эрүүл мэндээр хохироогоод яг хөө гэдгийг мэдчихэж байгаа учраас яаж ч уурлсан үед яг тэгэл уураа шууд барьдаг. Би түрүүн танаас яагаад нэг сингл вэ гэж асуугаад байгаа зөв гол шалтгаан нь одоо бас ер нь та бол ингээд залуу харагдаж штэ тий уг за угсаа
Ямар муу гэлч вэ? Таны хөгшиг. Яадаг нэг хөгшиг юм те. Таны хөгшиг гэж байгаа биш зүгээр. Буруу хэлчихлээ. Зүгээр одоо ингээд таныг сонирхож байгаа залуучууд бас байж болно шүү дээ. Тэгээ яхаа энэ Тэднээс зарах гэдэг зарах гайгүй та ер нь ямархуу залуу сонирхдгийг ингэж асуух гэдэг байхгүй да. Бас сингл байвал те ер нь ямархуу залуучууд одоо та бол ингээд бас ингээд инээсэн ийм нэг ийм одоо бас илүү нэг тийм жоохон хүүхдэрээ юм болов гэж би одоо харж байгаа л энэ. Тэнгүүд нэг юм жоохон залууч дэдс нэг юм буйртай те нүнжигт нэг олон юм яд мэдгүй маа залуучууд ч юм уу те ер нь ямархуу эрэгтэй хүн банаас таалагдтыг гэж та энийгээд байгаа чинь дагаж энийгээд их юм аа. Чи гоё нэг юм гэдэг. Намагаас инээсэн ч юм уу инээсэн гэж шөмжлээд. Тийм үү яана. Би одоо хайнга инээдэг юм шүү дээ. Дөнгөрсөн инээдэг зочоо авчирсан ч одоо яагаад хамт инээгээл суугаас те. Юу танд ямархуу залуучууд таалагдтыг. За миний хувьд гэх юм бол ийм нөгөө хөгжилтэй, юмортай, мэдрэмжтэй залуучууд амар таалагддаг. Тэгэхгүй бол за тэгээ гүндүү мөндөгөө гэдэг чинь нэг таалагддаг шүү дээ. Бүр ам хатчлаа. Давсуу. Танд угсаа хийж тань пив уухгүй байх шүү дээ. Манай Касперг уг нэг гозөөлхөн бий л дээ. Та ер нь алкогол ер нь хэрэглэдэг байх те? Хэрэглэдэг ба. За дараа нь тосны ярэ. Нэг амар хүчтэй нөгөө цагаан ирэх мэр хэрэглэдэг. За. Тийм тэгээд ер нь өөрийнхөө байгаа өөрийнхөө ертөнцийг эмэгтэй хүнд таниулж чаддаг. За тэгээ гоё романтик тийм залуучууд таалагддаг та. Тэрнээс гадна талын үзэмж бол нэг тийм чухал биш үү? Чухал шүү дээ. Ягаад гэвэл одоо эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнийг 5 метр хөөгөр мэдэрмээр шүү дээ. Харахын харцаараа одоо харж бас ингэж кайф авч нүдэрээ цадмаар байна. Тэгхийн бол тэр хүн мэдээж сайхан байвал бас мэдээж сайхан л шүү дээ. За тэг хүрн тэг сонсон өнөрлөн гэд энэ олон мэдрэхүүнүүд байна. Тэгэхээр одоо энэ олон мэдрэхүүгийн одоо үнэхээр хангаж чадах сайхан залуу байлаа сайхан л байна шүү дээ. Одоо таны сонголт бол яг Монгол залуу байх уу? Яг цэвэр. Тэглгүй байхдаа мэдээж Монгол залуу байна. За алглаа. За тэгээд тойд сайн алкогол гэж ястаа ямар хуу алкогол хэрэглэдэг вэ? Аль төрлийн? Вино уудаг. Вино уудаг. Тийм найзуудаар цагаан вино уудаг. Тэгээд улаан вино уудаг. Тэгээд коктейлүүд уудаг. Энэ нь янз бүрийн олон төрлийн дисарано гэдэг. Та тасарч үзсэн үү? Тасарч болохгүй шагаад тэгвэл би үргэлж нөгөө үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим шүү дээ би өөрөө. Тэг хүмүүс харж. Тийм учраас хүмүүс хаач явсан намайг харж байгаа учраас би нэг баар марн тэгэнцэн гэдээвэлстэй амар энэ юу вэ? Юу хайр илч, юу попт ёо гэд тэр ингээд толгойн ингээд инсталл хийгдсэн байгаа болохоор хизээч нэрөөсө тасарч чадахгүй. Тэгээд тасрыг гэж бодоод уусан ч гэсэн цаанаасаа бүр ингээд нэг гिचдэг штеп ерөөсө орохгүй болоод би ерөөсө болох ойлж байна. Зогцоод ерөөсө ууж болохгүй. Контролтой шүү төгжигдчихдэг тийм тохиргот. Тохиргот цаанаасаа. Pop diva гэдэг нэрийг одоо хийн өгдөг юм танд? Тэр чинь би өөрөө өгөөгүй шүү. Арт өмгсөн Up Music Production-ы одоо нөгөө халиун ах Чук ах маань тухайн үед Mongolian Divas гэж хэлжээлээ л да 2005-6 оны үед. За тэгээ арт түмний асуулгаар Монголын одоо шилдэг эмэгтэй 5 дуучин хинбэ гэсэн санал асуулгаар одоо ингээд ариун агч, сараагч те нарангч, алтан цэцэгч тэгээд бид 5 гарч ирсэн мөлий. Би тэгээд нэгч нартайгаа бас миний нэр багцсан бас айгу баяртай байдаг л та. Одоо хазар дээр үед дуулсных. Дандаа нэг бүр гавьяат хэрэгтэй те. Одоо гавьяат гэсэнс та соёлын төрний ажилтны хэдэн онд авлаа? 2005 онд авчихсан. 2005 он. Тэр бол бас тэр үед нэлээд үнцэнтэй байсан баг. Тий. Шагналын хувьд тий. Тийм тэглэх яг боловсролын яамны Цанжид сайдаас авчихсан. Тий. 10 жилийн дараа алтан гад зах хэрэгтэй юм. Ер нь бол үеэ хараад хар хүмүүс тэгж авдаг юм билээ. Шагналууд бол 10 жилийн зайтай ингэж өгдөгтэй. Тэгэхээр манай ер нь рок поп бол ерөнхийдөө жоохон мартагдсан. Яагаад гэвэл чөлөөт урлагийн салбар яг албан улсын одоо албан байгууллага биш учраас мартагдаад байдаг ч юм уу тий харагдаж чаддгүй ч юм уу яг тийм салбар юм шиг санагддаг юм. Энэ бол нэг таны хийж байгаа ажлууд те одоо энийг ч урамшуулаад алтан гац гэдэг шагнал бол танд одоо ирэх цаг нь болсон гэж та хувьдаа боддог уу? Мэдгүй уг нь авал авахар л юм биш үү гэж. Өгөөд өгчөөч гэсэн. Одоо уралдаа тэнцэн дарлаа өгөөд өгчөөч бодоод болчихооч. Тэгээ одоо ингээл маш олон хүмүүс ингээл яг ерэн зүгээр ингээл шагнал урамшуул гэхээс илүү өөрхөн хийж байгаа та энд дуртай байна гэдэг чинь хамгийн том шагнал урамшуул нь өстэй тий. Тэглэхгүй ах уу тууштай байна альва нэг юм тий. Та бизнес эрхэлдэг үү? Одоо зөвхөн урлагаас гадна. Бизнес эрхэлдэггүй шүү дээ. Бизнесийн тийм
ухаан байхгүй гэж. Одоо яг энэ контентуудаар л таймдэрч байна уу те пэйж контент. Тийм шүү дээ. Ер нь бол би бас нөгөө FM хөтөлтийн Vibe FM 105.5 тийм үү? 89.3 тийм. Ер нь бол коронагийн үед нөгөө тайзны юу байхгүй ажил байхгүй болчихж байгаа болохоор тэгэл шууд FM руу ороод тийм шууд ингээд телевиз рүү ороод ингэж л хөрвж явахгүй бол манай уран бүтээлчд одоо яг яаж амьдрах вэ? Бусад хүмүүс бас энгийн хүмүүс амьдрч чадахгүй хэцүү ахц чинь тийм. Сошиалор бас тодорхой хэмжээний одоо нэг албан байгууллагуудын одоо нэвтрүүлэг хийх ч юм уу тийм сошиал контентууд хийх. Иймэрхүү байдлаар л ерөнхийдөө бас орлогын их өсрэг болж байна. Таныг стори хэдэр хийх вэ? Тэгэл янз янзын би ингээ ер нь стартап одоо хийж байгаа компаниудад бол айгүй ингээд заримд нь болохоор ингээд шууд үнэгүй ээж өгдөг. Туслаад тийм. Тэнгүүд нөгөө төл чинь амар баярлаад ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Танд бэлгээ өгөх гэсэн юм аа гэж хөрх юм аа гэж ингэж. Тэгээд айгүй том компаниуд ч юм уу те одоо улсын том компаниуд байна. Одоо баян компаниуд байна. Тэднэрээ одоо стори хийх юм бол мэдээж те 1 сая 2 сая 3 сая гэдэргээд бас ярьж иж болно шүү дээ. Тэгэхээр бас яг ямар байдал байх вэ гэдгийг бас уян хатан байгаасаа гэж бас уран бүтээлчтэй хэлмээр байдаг хгүй. Манай уран бүтээлчд болохоор бас нөгөө тухайн компани, тухайн хандж байгаа хүнээ мэдхгүй л нэг л үн тариф тогтоочилгүй би тэдээр дуулна гэдэг тэр буруу байхгүй. Тэр хүн 50 хүнтэй байгуулга дуулуулмаар авахт тэр хүн 3 сая гэж зогсоод байвал тэр хүмүүс чинь миний дууг үзмээр байдаг тэгсээр 3 сая маань төлж чадахгүй шүү дээ. Би уг нь 3 саяар дуулдаг байхгүй. Тийм тэнгууд би одоо 50 хүнтэй албан байгууллага үнэхээр дуулуулмаар байна. Тань сая төгрөг өгөх гэсэн хөндлөөшөө сая л төгрөг байна гэд гоохт бол би шууд очдөг. Тэгэхээр чи яг ийм уян хатан л мэдрэмжтэй байгаарай л гэж би бас бусад одоо те залуучуудад захимаар. Ивент тэтгэгч X Family Club. Ерөнхий ивент тэтгэгч Seniore UB. 3 сарын төлөө та нэг тоглолт хийх гэдэг юм. Тоглолт ч юм уу, найз нөхдөөрөө ч юм уу эсвэл хитэн зөөгөө үзүүлж тийм 3 сарын 7-нд Наадам центрийн 4 давхартаа реклам хийх боломж өгöd шүү дээ. Тийм. Би бүр багтсан байж тээ. Өөрөө мартаад байгаа. Санаасан ч баярлалаа. 3 сарын 7-нд Наадам центрийн 4 давхарт нөгөө Celsius Group гээд одоо манай группийнхан болон за тэгээ миний дууг сонсдог хүмүүс бас хамтдаа бас Мартин намныхаа баярыг орой 8 цагаас хийцгээе гэж бас бүсгүүчүүдийг уриалж дуудмаар байна. Тэгээд цөөхүүлж гэсэн яхав та нэг 100-аад хүн цугларна. Тэгээд 100гуулаа тэгэл тэр өдөр бас нэг 20 царай барайл бас гоё те жоохон инээлдээд бас нэг дуулна гэдэг чинь нэг гоё энерги сайжраад гэрлэн бүрхүүлэн сайжраад бас нэг аз жаргалтай нэг бүсгүүн гэдгээ бүгдээр бас мэдрээл та баярлалаа гудсан чинь гэж бас уриалмаар байна. Нэг коронавигийн үед бол нэлээд л олон бид хөл хариуллаа шүү дээ. Нэлээд олон ингээд нэг саргистэй байцгаа тэ хүмүүс нөгөө жин нэмэт ч юм уу ингээл таргалаа л тэ би бол нэг нэлээд жин нэмсэн л байгаа байхгүй тэ тэнгүү та ер нь одоо ингээд хөл хоройтой үед жим юм барайл тэ эсвэл яаж одоо юу гэдгийг ер нь ингээд нэг юм уусан ч таргалдаг хүн байдаг гэх нэг бол идээд байхад тураад нэг ингээд тунхаа байгаад таргалдаг хүн байдаг гэх та ер нь аль төрөл нэ тэр нөгөө идээд та таргалдаг хүмүүс чинь цагаан орхот шүү дээ тийм амар хүмүүс амар уралцаар тоглосон тоглосон Наадам центр ч юу бол Midas Lounge гэж шал өөр юм байна. Тоглолт бол ойлгосон шүү дээ таны. Тийм гоё ингээ өвлийн үг шиг өгөхгүй тараад. Надад л хариулж тэгээд би бэлгэж байна. Би болохоор тархалцсан шүү дээ. Сая карантины үеэр айгу тархалцсан. Тэгээд 2 өөх охинтой шүү дээ. 2 өөхт гаргасны дараас нэлээд жин нэмсэн. 57 кг байсан чи одоо бүр 60 эдэн кг байгаа. Тэгээ одоо фитнес модель багш ануухай дээр явж байгаа. Тэгээд шүүслүүлж байгаа. Би одоо нөгөө бэлтгэл хийсний дараах нөгөө булралт байдаг шүү дээ. Яг булралттай нэвтрүүлэгтээ орж ийн. Гэтэ айгу гоё энэ дуртай байгаа. Энэ хувийн багштай яваад байгаа юм шүү дээ. Тийм. За би ямс бэлгэн өгч. За тэгээд хамгийн ихний бэлэг. За. Одоо шууд багшаас өөр газар явуулах гэдэг тийм. Багш маань шууд ийш чинь нүүж явж болдог багш аахгүй. Тийм үү. Аль фитнес рүү очив. За. За X гээд манай одоо анх бол X маань зөвхөн өсчин байсан. Тэгээ одоо бол ингээд бүр илүү олон салбар руу одоо хувьсаж илүү нэг цогцолж байгаа. Тэгээд Galaxy Tower дотор бассейнтэй, фитнестэй, маникюртэй, педикюртэй, өсчинтэй бүх юмтай. Тэгээд одоо энэ одоо Galaxy Tower X Family Club-аар 1 сар фитнес болон бассейнд нь өнгөө явах эрхийн бичгийг танд бэлтгэж байна. За тэгээд ер нь бол үнэн нь бол 1 сарынхны 250 сая юм шиг байлээ. Тэгэхээр ерөнхийдөө бол 500 мянган бэлэг. Мөнгө хэлж өгөөс. Хагас энэ
сайн бэлэг тэг сайн бэлэг. Тэгээд манай Сузрана гэдэг энэ Japanese рестораны 100 сая төгрөг үйлчлүүлэх хэрэг юм бичиг. Тэгээд цаашдаа бол та 3% хөнгөлөлт идлээд үйлчлүүлээд байж болно шүү. За баярлалаа. За тэгээд Zebra International-ийн одоо энэ чипс байна. Чипс ийдсэн юм хоо чипс. Аюу гоё явцтай юм байлээ. Тий, гоё паприкатай халуун байгаа да. Тэгээд бас та юу пив уудаг уу? Хуурдаг уу? Зөөлөн би. Уудаг. Та ер нь нэг мэдхгүй та нэг би таныг ингээд битэр нөө уцаар яриад би чи 3 тоног таних гойсон шүү дээ. Тэгээд хаад амар хямсганаад байна. Тий амар хямсганаад байсан надад. Тэгэхээр би өстө амар зүүн асуулт асууя гэсэн чинь та яг ингээд уулзаад ярихаар бас арай өөр юм байна. Зөөлөн юм шиг хүүхдэрээ юм шиг юм бай. Тэгээд их чинь одоо өглөө ингээд амар нүур амаа будаал очиж штэ. Гэхдээ гоё билүү өгнөстэй гэх юм би амар нөө нэг тийм үедээ ингээд гайхчихсан. Гэхдээ энэ чинь нэг хүүхдэрээ байгаа л гэж би ойлгочлоо яг ингээд чи том хүн би өгч. За энэ гоё бэлгийг тэнд өгч ирээд хоёр ахын махантайгаа дээрээ. Тэгээд гоё чипс ундаа хүнд байгааз. Тэгээд одоо хэд асуултыг асуугаад хоёлаа ярилцлага өндөрлөө. Тэгээд ер нь бол танд одоо одоо бол та одоо ганц бий байгаа л гэж би хөвдө ойлгоод байна. Зөв хэлэхгүй те. Чи одоо хэдэн удаа асуусан юм яа. Яг зөв хэлчих гээл ахгүй да. Зарчих гээл ах. Яг ер нь эмэгтэйний амьдрал бол энэ үр хүүхэд те хань ижлээс хамгийн том хамаардаг юм болов гэж би хөвдө ойлгож байна. Тэгэхээр таны амьдрал яг өмнө бол та энэ өмнөх байгаа тохиолдсон зүйлүүдийг алдаа гэж ойлгодгоо эсвэл магадгүй эсрэгээр нь ойлгодог. Ер нь бол угаасаа амьдрал бүдэрнэ гэж ярьсан шүү дээ. Энэ бүдэрх бол угаасаа алдааш хүн амьдрал алдаан дээрээсээ суралцнаа гэдэг бас том хүмүүс хэлсэн байдаг шүү дээ. Тийм болохоор алдаан дээрээсээ л суралцж байгаа. Дахиад бол хоёр дахь удаа бол би алдах хэрэг байхгүй. Тийм учраас одоо яг энэ тал дээр хувийн амьдрал тал дээр одоо ингээд би саллаа, би нийллээ, би энэтэй найзлаа, энэс саллаа гэдэг ч юм уу тийм тэр тал дээр бол би зүгээр огт гоё тайван чимээгүй байл гэж бодож байгаа. За тэгээ үнэхээр надтай одоо бүр ингээд үрд одоо хүн хөлтлээ бай. Үрд гэдэг чинь л хүн хөлтлээ шүү дээ. Хүн хөлтлээ байх хүн бол угаасаа цаг хугацааны явцад шалгараад гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр чин тэр хүний чи одоо гэр бүлийн хавныг нуугаад яг тэгэл ил гараад ирнэ л гэсэн үг. За тэгээд манай нэвтрүүл хамгийн сүүлийн асуулт таны амьдралдаа хийжсэн хамгийн зөвүүн алхам юу вэ? Зөвүүн алхам аа. Таны бас амьдрал тодорхой өөрчлөлтийг оруулсан зөвүүн гоё те гоё нэг амьдрал тохиолдсон өөрчлөлт авчирсан ч юм уу хамгийн гоё тийм зөвүүн алхам юу байсан бэ? Зөвүүн алхам. Зөвүүн гэдэг чинь гоё алхам л гэж ойлгоно шүү дээ. Гоё сайх. Cool. Тэг ер нь бол ингэж хэлэх юм байна. Ер нь уран бүтээлч хүн би 2020 онд сая их орноо тойрсон байхгүй юу? Монголын одоо бүх одоо аймагуудаар ингэж явна гэдэг бол миний хувьд бол үнэхээр гоё монгол хүн гэдгийг мэдрэх хэрэгтэй хүн бол эхлээд монгол хүнээ мэдрэхийн тулд 21 аймаг болон тентгийнхэн бүх дурсгалт газруудаар явж үзэх хэрэгтэй. За тэгээд дэлхийн хүн би одоо дэлхийн хүн шүү гэдгийг мэдэх юм бол дэлхийн бүх улс орноор явж үзэх. Миний мөрөөдөл тийм байхгүй. Тэгээд явж чадаагүй ч гэсэн 2020 онд бол Монгол их орноо тойрсон. Тэрнээс өмнө болохоор дандаа алаг цог тойрчсан. Энэ тэнд гэлтэй. За тэгээд их орноо тойрсон маань болохоор миний үнэхээр одоо зөвүүн гоё аялал байлаа. За тэгээд бас одоо урлагийнхаа буйнаар одоо дэлхийн өнцөг булан бүрт байгаа хаанч утсан одоо тун удахгүй март болох гэж байна тий. Мартин баярыг дандаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол бүсгүүчүүдтэйгээ хийдэг юм байна. Юу н хараад тахад миний амьдрал өнгөрөөсөн дурсамжаа харахаар. Тэгэхээр тэр болохоор үнэхээр миний бас гоё зөвүүн аялал зөвүүн алхам байсан баха. Тий. 21 аймгаар хэд хоног дотор тойрч байна? 2 сар. 2 сар. Тэгээд надад дуулаад тий 27 тайзд бол. Зарим нөгөө сумдууд ч нөгөө ирээд дуулаад өгч байгаа. Тэгээд ингээд 27 2 сар ингээд 27 тайз 21 аймгаар яваад ирэхэд хэдэн төгрөгтэй ирэх вэ гэж? Ер нь бол нэгэн мөнгө төгрөг олохгүй шүү дээ. Яагаад гэвэл нөгөө 2 машинтай 10 ажилчинтай тайз засах баг гэж явж байгаа болохоор тентхийн зочид буудал хоол унд гэдэг айгүйх нөө бид нэр спонсор байхгүйсэн болохоор ерөнхийдөө бол зүгээр зардлаа хэмнэлгээ тэр нөгөө 10,000 км нэг машин туулахад хэдэн сая төгрөгийн бензин идэх вэ те. Тэгэхээр бол спонсортой л байл манай уран бүтээлчд маань гоё тойророй л гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол бас эцэлтэй юм байна л те. Шинэ жилээр таны хамгийн өндөр олж исэн ашиг зөө сонирхолтой шүү дээ. Шинэ жилээр Монголдоо те. Шинэ жилдээ хамгийн дэвтэл нь нэг мэдгүй. Дээр үед нэг 10 сая л олчихсан баха. Бүр дээр үед л нөө хах дуулж муулж хата тий. Одоо та сүүлийн үед шинэ жил мэлээ дуулдаг уу?
Дуулдаг. Одоо ч 3 сая дуулдаг шүү дээ. Тий, Нэг өдөрт бол 3 газар дуулчихна Тий. шүү дээ. Жишээ нь дээр нь анх дуулж чадаа нөгөө 500 мянгаар дуулжсан Аа, за. байхгүй. 400 мянга, 500 мянга тий. Тэгэхээр тэгээд 10 сая төгрөг гэхэр чинь би бүр амар гайхна үстэй 10 сая төгрөг. Шууд машин авчиж байгаа юм шүү. Баярлалаа тэгэл машин аваад. Гоё энэ чи урлагийн нөө буян те гоё Тий. ингээд үр шимээ хүртэж чинь тэгээд одоо бас ингээд корона тавигдсан учраас аюулгүй гоё олон гоё тоглолтууд ч юм уу те гоё зүйлүүдийг төлөвлөх байх гэж би бодож байна. Тэгээд доош сэрчмээ бол сүүлийн үед бас ингээд Z generation те тэднэрт бас ингээд уран бүтээл өргөж байгаа учраас ингээд бүх гоё ингээд хуучин гоё дуунуудаас шинжилж дуудвал гэж би бодож байна. Гоё дуунууд байдаг ч те тэр дуунуудаа шинжилээсэй гэж хүсэж байна. Тэгээд манай нэвтрүүлэлт ирж оролцсонд баярлалаа. Тэ уцаар бол бас нэлээд гойлгосон шүү та. Тэгээд дараагүй зураг авалт ихтэй байгаа. Нэг нэвтрүүлгийн зураг авалт ихтэй байгаа. Тэгээд зав гаргаад ирээд ингээд нэг цаг гарan гоё нээлттэй ярилцаа суусна. Бас нээлттэй ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье чамд бас. За тэгээ өдөр нэвтрүүлэлт маань pop diva, хайрын элч дуучин, соёлын тэргүүний ажилтан тэ удахгүй алтан гац ах байх тэгээд дуучин сэрчмаа ирж оролцлоо. Тэгээ өнөөдрийн энэ дугаар маань та нарт хүрснээр манай season 1 маань дуусч байна. Тэгэхээр дараагийн season бол дахиад ингээд 10-40 тавгаар та нарт хүрээд маш олон дугаарыг та нарт хүрэхээр бэлдэж байгаа шүү. Тэгээд өнөөдрийн маань season 1 ер нь season 1-ийн одоо энэ 10 дугаар тавд байсан. Бүх үзэгчдэд баярлалаа. YouTube дээр subscribe дураарай. Пэйж дээр маань бас ингээд лайк дараад тэгээ манай нэвтрүүлэгтээ байн хамт байгаарай. Баярлалаа баяртай. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бямгараг бүр 22 цагаас.